Хүндэ тэмээжтэй Ховд аймгийн Манхан сүмэн зохион байгуулагдаж байгаа хурдан атны уралдаан гарааныхаа зурхаа дээрээс гарч байгаа торгон мөчийг зургаачин дунд харуулж байна. За ингэн дээр нь одоо пүрүүний хурдан пүрүүгийн хурдан хөрнатаг. За дагаад хөдлөөрэй. За пүрүүгийн хурдан хөрнатаг гараад ирсэн байна. 12 номертэй бүртгүүл мордсон. Мянгатын уян дээрээс мордсон хурдаа шараад гараад ирсэн байна. Мянгатын юм мөкөчрийн хурдан бүрээд гараад ирсэн харагдаж байна. За энэхүү аргагүй атан тэмээний уралдаан гэдэг бол агар зандын хаашлагнаас алдуурч байгаа сүм шиг гардаг тэмээнүүд юм байна. За 18 нөөртө бүртгүүл мордсон Манхан сүмийн тахилбагийн тэмээ чинь Дорцрэнгийн Бат Эрдэнгийн хурдан жийдэг харагддаг атан бас сүмийн баяр наадамд дайрагдчихсан тэмээ шүү. За ингээд цаатлаар нь үлжиг хурдан шараад өгч байна. За энэ өнгөний 9-нд одоо ингээд яг өнгөн дээр нь тогтоод харуулад яваараа. За ингээд өнгөн дээр нь Манхан сүмийн зэрэг годагийн сүмийн алдар төвөөж пүрүүхүүгийн хурдан пүрүүний хурдан хөрнат дөөлгөн хог гарч ирсэн байна. Цаатал дээр нь Манхан сүмийн зэрэг годагийн тэмээ чинь Мөнхбатын хүү Инх тавны хурдан улаанаад гарч ирсэн байна. За энэ өмнө гаралтай хурдан улаанаад гараад ирсэн байна. За наадлаар Манхан сүмийн тахилбагийн тэмээ чинь Бат Эрдэнэний хурдаа хараад гараад ирсэн байна. Жийдэг хараад цаатал дээр Манхан сүмийн төгөрөх годагийн сүмийн алдар төвөөж Цавгсрэнгийн хурдан улаанаад гараад ирсэн байна. Цаатал дээр нь Пүрүүхүүгийн хөрнат гараад ирсэн байна. Цаатал дээр нь Үлзиг нь улаанаад байна. Цааталаар нь 41 номертэй бүртгүүл мордсон Дандрын хурдаа хараад гарч ирсэн байна. Цаатал дээр Манхан Голт аймгийн Эрдэнэ сүмийн байж ганц сүмийн хурдан хөхөд гарч ирсэн байна. За 12 номертэй Мөнхбатын хурдан Мянган сүмийн уян дээрээс мордчихсан хурдан ат гарч ирсэн байна. За 13 номертэй бүртгүүл мордсон Манхан сүмийн тахилбагийн тэмээ чинь Үлзигийн хурдан хараад гарч ирсэн байна. За 1 номертэй бүртгүүл мордсон Манхан сүмийн тахилбагийн тэмээ чинь Лавг доржийн хурдан хараад гараад ирсэн байна. За 4 номертэй бүртгүүл мордсон Манхан сүмийн зэрэг годагийн тэмээ чинь за эдгээр тахан зэрэгцээд аваа 4 номертэй зэрэгцээд аваараа 4 номертэй бүртгүүл мордсон Манхан сүмийн зэрэг годагийн тэмээ чинь Ним баярын хурдан улаанаад гарч ирсэн байна. За бас л энэ сүмэнд явж ясан. За 44 номертэй бүртгүүл мордсон хурдан Отгон баярын хурдан хөхөд гарч ирсэн байна. За 32 номертэй бүртгүүл мордсон хурдан хараад гарч ирсэн байгаа гэж байна. За эдгээр тахан зэрэгцээд аваар 12 3 дээр явж байгаа тэмээг манай зургаач харуулж байна. За 32 номертэй бүртгүүл мордсон хурдан хараад тоглоом Манхан сүмийн Баян голоогийн Мөнхөргөл хурдан хараад гарч ирсэн байна. За Нимочрийн хурдан хараад 13 дээр явж байгаа. Цаатал дээр нь 14 номертэй бүртгүүл мордсон зэрэг сүмийн уяач Мөнхөцрлийн хурдан Ёндоо шараад гарч ирсэн байна. За цаатал дээр нь 23 номертэй бүртгүүл мордсон хурдан хараад явж байна. Манхан сүмийн зэрэг голоогийн тэмээс Дандрын хурдан хараад 23 номертэй бүртгүүл мордоод энэ 13 номертэй Банчиг намж 16 номертэй Банчиг намжлын хурдан хөхөт явж байгаа. Мянгатын Мөнхбатын шараад явж байна. За 13 дээр явж байгаа шүү. За энэ жийдэг хараа явж байгаа. Тахилтын Бат Эрдэнэний жийдэг хараа явж байна. Цаатал дээр 20 номертэй бүртгүүл мордсон хурдан хараад явж байна. За 20 номертэй бүртгүүл мордсон Голт аймгийн Чандман сүмийн байж буюу өндөр хараад шүү. За ингээд зэрэгцээд яваад байгаа. За араас нь одоо ингээд 10 дээр явж байна. За пүрүүхүүгийн хүрээт явж байна. Наадлал дээр нь Цавгсрэнгийн хүрээт явж байна. Уртал дээр нь 41 номертэй бүртгүүл мордсон хурдан Ташүрийн хурдан хараад явж байна. За ингээд одоо 6 7 8 10. За ингээд 13 номертэй бүртгүүл мордсон. За энэ 13-таа зэрэгцээрээ за манай зурглаач өнөөдөр манай Урагшаар 13 номертэй хартан дээр зэрэгцээр 13 номертэй бүртгүүл мордсон тахилбагийн тэмээж Үлзиг хурдан хараад явж байна. Энэ бас сүмэнд дайрагдчих хурдан тэмээ. За одоо ингээд одоо өнгөний 4 за 6 дээр Үлзий баярын хурдан хараад явж байгаа юм байна. За ингээд одоо тахилтын уудам хөдөө гэдэг янхар колонцын уудам хөдөө тэмээний шанс шалгасан 10 км-ийн асаас иргэлээ. За ингээд 5 дээр Манхан сүмийн тахилбагийн тэмээ чинь 5 Дорцрэнгийн Лавг доржийн хурдан хараад тавьж байгаа. Мөнгөдөг шагшруух дайрагдчихсан тэмээ шүү. Энэ их сайн тэмээ байгаа маа. Тэг 9 номертэй бүртгүүл мордсон Пүрүүний хурдан дөөлгөн хөхөж явж байна. Энэ баян улд шинхэн аман гүзүүн дурдсан зүг. Аман тэрний цаатал дээр одоо Үлзигийн хурдан том шараад явж байна. Тэрний цаатал дээр Инх тавны улаанат 57 номертэй бүртгүүл 37 номертэй бүртгүүл мордсон зэрэг голоогийн уяач Инх тавны хурдан улаанат явж байна. За хөнгөн дээрээ бол 5 номертэй бүртгүүл мордсон Голт аймгийн Эрдэнэ сүмийн уяач ганц сүмийн хурдан хөхөд гарч ирсэн байна. За энэ бол Баян хонгор гаралтай юм ат байгаа. За аман гүзүүн дээр яваад Мөнхбатын улаан авт бол одоо өмнө угааралтай юм ат байгаа. За ингээд одоо 3-оор орж ирж байгаа тэр хараат бол одоо Манхан сүмийн тахилбагийн тэмээ чинь аймгийн алдар төвөөч Дорцрэнгийн ботхон тэмээ яваа. За та 4-оор орж ирж байгаа тэр сэр улаанат бол одоо Манхан сүмийн тахилбагийн сүмийн алдар төвөөч Үлзий баярын хурдан улаанат энэ бол Манхан сүмийн Баян голоогийн Батнасангийн ботхон тэмээ байгаа. За аман гүзүүнд пүрүүний дөөлгөн хөхөрж ирж байгаа. За пүрүүний гэдэг үеч бол одоо сүмийн алдар төвөөч бас л одоо олон жил тэмээ мал уйж уралдуулж байгаа. Энэ одоо бас одоо Голт аймгийн Эрдэнэ сүмийн ийм тэмээ байгаа. За ингээд одоо 5 тэмээ ингээд гарч ирлээ. За өнгөн дээр бол Голт аймгийн Эрдэнэ сүмийн уяач
хан сумын хурдан хөхөд гарч ирлээ. За энэ бол асал одоо сайхан 50% явдаг 50 байна. Бас одоо шинэх нь одоо 20-нд одоо зохион байгуулагдсан Баян уул зохион байгуулагдсан гурван төрүүлсэн заман хөдөлгөөн дээр Манхан сумын Зэрэгкодогийн сумын алдар туяач Хүрүүнийн дэлгэн хөхөвж байна. За цаад 3 дээр бол одоо эмх тавны улаан байлтад явж байна. 4 дээр дорцонгийн хараатай явж байна. 5 дээр Өдзий баярын 17-8 хүрсэн ч ахын бас хурдан хөвөрөө гэж шараа таруулж байна. Бас одоо ингээд урагшлаа. За ингээд 20 номертой бүртгүүлэн орсон 6 дээр одоо Дашруу 20 номертой бүртгүүлэн орсон Говьалтай аймгийн Чандам сумын уяач тэм ороод ирж байна. За ингээд 6 тэм өнгөрч байгаа юм байна. За 7-8-ийн тамиатай 8-9-ийн тамиатай зэрэг цараа за 8 дээр бол одоо 8-9-ийн тамиатай энэ 4 тамиатай зэрэг цараа энэ 4 тамиаг харуулъя. За буян ундрахын хараад 6 дээр очиж байгаа. Говьалтын Чандамны буян ундрахын хараа. За энэ 4 тамиатай зэрэг цараа. За энэ 4 тамианы өнгөн дээр 13 номертой бүртгүүлэн орсон Манхан сумын Тахилбагийн тамирч Өдзийг нь хурдан хараат явж байна. Наатал дээр нь Хүрүүгийн хүрээнаат явж байна. Наатал 8 номертой бүртгүүлэн орсон Өмнө гоо гаралтай бас энэ өмнө гоогийн ам билгийн ботхон тамиа байгаа. За энэ тавсргийн улаан тамиа урагшилж байна. Цаатлаар Ним баярын шар урагшиллаа. За ингээд одоо 9-10-ийн тамиа ингээд зуулаа. За хойтлоо дахиад аав хатан тамиа хоёрыг ялгаж харуулаад явах удаа бас газар хол байна. Хойс суугаад харуулъя. За өнөөдөр манай жолоочоор Манхан сумын бүхий холбооны тэргүүн Батөргөл ажиллаж байгаа. За ингээд Говьалтын Чандам сумын уяач 22 номертой бүртгүүлэн орсон Барсуултын хурдан хөхөд ороод ирж байгаа. За эднэртэйгээ зэрэгцээд байгаа. Энэ араач 13 дөрвийн тамиг бас зэрэгцээд харуулаарай. За Барсуултын хурдан цайвараад бас л одоо багтаа 8-гийн бүст одоо нөдлө орж яасан юм шиг Говьалтай 8-гийн бүст орж яасан их хурдан тамиг байгаа. За Барсуултын хөхөд урагшлаа. За одоо цаатлаа. За тэгээд мөнх хөтөрлийн зэрэг сумын мөнх хөтөрлийн хурдан шараатаа одоо 14 номертой бүртгүүлэн орсон юм байна. 13 дөрөв дээр гарч чадвар урагшилжээ. За Манхан сумын Тахилбагийн тамирч Батэрдны хурдан хаад ингээд 13 4 14 5 дээр сууж. За одоо энэ хойтлын хэдэн тамирч дахиад нэг суугаад харуулъя. За одоо ингээд нэг сайхан суугаад харуулна. За 41 номертой бүртгүүлэн орсон Дандрын хурдан хараат мөнх хөрлөгийг хараат орж ирж байна. Дандрын хараат орж ирж байна. За энэ эднэртэйгээ ингээд 17-8 хүртэл суулаа. За энэ 17-18-ийн тамиг харуулаад тэгээд өргөжлөе. 17-8 дээр одоо за Барсуултын хурдан хөхөд орж ирж байна. За тэгээд ард нь Хүчнээгийн Отхон баярын хурдан хөхөд. За ингээд одоо урагшлаад энэ тамигнуудад дагаад урагшилж. 17-8 20 хүртэл суулаа үзэгчтэй. За ингээд зэрэгцээд за Барсуултын хурдан хөхөд явж байна. За эднэрийг ингээд сайхан зэрэгцээд яваад байгаа манай. За мөнх хөрлөгийн хүрээт явж байна. Дандрын хурдан хоёр хараат ингээд урагшилж байна. За мөнх хөрлөгийн хурдан хөхөд явж байна. За энэ хот хурдан тамины уралдаан 10 км алсаас иргэлээ. Тэгээд онцгой удамгад шанцаар уралдаж байгаа хурдан тамины уралдааныг манай жолооч одоо Батөргөл манай бүхий холбооны тэргүүн тэгч тэргүүн одоо өнөөдөр жолоочоор ажиллаж. За тогтоод хойд 18 номерт жийдэг ороод ирж байгаа юм байна. За энэ сумын досод харигчээс цааталтын зэрэг сумын уяач мөнх хөтөрлийн Ямдаа шар орж ирсэн байна. Да Ним баярын 4 номерт Ним баярын хурдан шараат явж байна. Цаатлын одоо цайвараа нөгөө мөнх хөрлөлийн нөгөө Барсуултын хурдан 22 номертой Барсуултын хөхөө явж байна. Тэр цаатлаар нь Чандамны буян ундрахын хурдан хараат явж байна. За Өдзигийн хараат Өдзигийн хүр шараат одоо энд ирээд 10 номертой бүртгүүлэн марсан жаахан хоошоо суумаар айдж байгаа юм байна. За 8 номертой бүртгүүлэн марсан хурдан Манхан сумын Төгөргөлагийн тэмээч нь сумын алдар туяач Тавсрынгийн хурдан улаан атан за 6-7 дээр явж байна. За Пүрүүгийн хүрээнаат цаатлаар нь одоо ингээд орж ирж байгаа юм байна. За Пүрүүгийн хүрээнаат 6 дээр явж байна. Өдзигийн хараат нь Өдзий баярын хараат нь цаатлаар нь ингээд 5 дээр ингээд урагшилж байна. За ингээд одоо өнгөний 5 тамиа цаатлаар буян ундрахын хараат явж байгаа. Говьалтын Чандам сумын уяач буян ундрахын хурдаараа 5 дээр ингээд явж байгаа юм байна. 7 8 9 10-ийн тамиарууд ингээд өнгөрлөө. За ингээд одоо өнгөний тэмэн дээр зэрэгцэж харуулъя. Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт тэмээчтэй, Ховд аймгийн Буужгын сар тэмээ соёл уралдааны холбоо, Манхан сумын их улсын хүрэн тэмээ соёл уралдааны холбооны санаачны зохион байгуулж байгаа Манхан сумын Баян тамирын хадгалан дээд орчны 5 жилийн яваад хүрээнд ингэж санаачны зохион байгуулж нийтдээ үйл ажиллагаа явуулах. За ингээд одоо 4 дээр одоо Манхан сумын Зэрэгкодогийн уяач Инхтайвны хурдан улаанат өмнө гоо гаралтай ийм хурдан улаанат 4 дээр гарч ирж байгаа юм байна. За ингээд 4 тамиа сальж байна. За ингээд одоо 3 дээр за ингээд 3 дээр Манхан сумын Тахилбагийн уяач залуу уяач 5 гитарчийн хурдан харамхаат гарч ирсэн байна. За аман гүзэн дээр Манхан сумын Зэрэгкодогийн тэмээ уяач сумын алдар туяач
Пүрүүнийн дөдгөн кок явж байгаа. За өнгөн дээр за өнгөний тэмээнийхээ сайхан дакклыг харуулъя. За өнгөн дээр бол одоо сайхан жонждаг цайвараад гарч ирлээ. Энэ бол одоо 5 номертой бүртгүүлэн мордсон. Гоолт аймгийн Эрдэнэ сумын уяаж ан сумын хурдан кокад гарч ирлээ. За энэ бол одоо өнөөдрийн уралдааныг бол өнгөлөд гарч ирсэн харагдаж байна. Шинэхэн одоо зохион байгуулагч өнөө жил одоо 7 мартад 6 орсон юм хурдан тэмээн байгаа. За Гоолт аймгийн Баян бол одоо шинэхэн төрүүлээд ирсэн юм хурдан тэмээ. Гоолт аймгийн Эрдэнэ сумын уяаж, залуу уяаж, ан сумын хурдан кокад ингээд за одоо хойтлынхаа тэмээнүүдийг суугаа харуулдаг байгаа. За хойтлынхаа заахан наажураад ингээд суугаа. За одоо аман хүзэнд дөдгөн кок орж ирж байна. Пүрүүний дөдгөн кок орж байна. Айргийн 3-аар Манхан сумын тахилдогийн тэмээч тавгад орж урд нь хараат явж байна. За энэ мөнгөлөг шагшралт дайрагдчихсан шүү. Энэ нүдэн бас нэг сайн яваагааг өнөө жил их сайн байгаа юм. За дөрүүдээр инктамны улаат явж байна. За арын тэмээнүүд одоо сайхан орж ир. За арын тэмээнүүд тун point шүү. Арын тэмээнүүдийг одоо сайхан танилцуулъя. За буян ундрахын хурлаа хараат. За 22 номертой бүртгүүлэн мордсон Гоолт аймгийн Барсуултын хурдан цайвараа 5 руу орж ирж байгаа юм. За одоо арын 5 тэмээг одоо зайхан зэрэгцүүлээ. За 13 дахь номер. За хамгийн одоо за 5 10 11 дээр 11 дээр 13 номертой бүртгүүлэн мордсон Хиний Өлзөө баяраа урд хараат нь 11 дээр явж байна. За ингээд одоо 9 дээр энэ наатлын номерын хийсээд байгаа юм. 18 номертой бүртгүүлэн мордсон Манхан сумын тахилдогийн тэмээ чинь Бат Эрдэнэ урд хараат шүү. За цааталт нь Манхан сумын Зэрэг сумын уяач мөнх хүчрэлийн урд нь Яндаа шараат ирсэн байна. Цааталт нь Нин баярын урд нь шараат явж байна. За Тавгсрынгийн Жигүүр улаа явж байна. Пүрүүний улаанат явж байна. Цааталт нь буюун Гоолтын Чандманы буюун ундрахын хараг за ингээд 10 тэмээ ингээд 11 тэмээ ингээд хөндөхөөс салж байгаа юм биш үү. За ингээд одоо хойш суух ямар ч боломжгүй байна. За одоо дахиад хойш суух боломж байна. Дахиад хойш сууч гарын 3 тэмээнийг харуулъя. За ингээд бас харуулъя. 7 км явж байгаа юм байна. За одоо гараад 7 км яваа 12 3 хүртэл суулаа үзэгчтэй. За 12 за 5 10 11 12 тань өнгөрлөө. За 12 15 тань өнгөрлөө тэгээд. За 15 дахь Манхан сумын тахилдогийн тэмээч Өлзөө баярын урд улаат орж ирж байна. За Барсуултын хурдан кокад орж ирж байна. Дандрын урд хараат гээ. За энэ 15 тэмээ өнгөрлөө. За одоо ингээд одоо дараачихаа уртлынхаа тэмээнүүдийг за сайхан нөрөөхөн урагшлаад байгаараа. Ийхүү Ховд аймгийн Манхан сумын их улсын гүрэн тэмээчдийн холбооны санаачлал зохион байгуулагдаж байгаа өвлийн одоо энэ жилийн одоо нээлтийн уралдаан Ховд аймгийн Манхан сумын зохион байгуулагдаж газар газраас цуглуулсан хурдан 40 тэмээ бүртгүүлэн мордлаа. За ингээд тогтох яваараа. За Бат Эрдэнэ хурдан хараат жийдэг хар гэж бас л одоо сумд орж байсан тэмээ шүү. Энэ их хурдан тэмээ Манхан сумын тахилдогийн аймгийн алдарт уяачд Орцрынгийн тэмээ гэдэг бас л одоо хурдан тэмээтэй айлтаа тэгээд одоо за өнгөний одоо 5 тэмээ нэлээд холхон салаад. За 5 дээр арын 5 тэмээ дахиад бөөн байна. За ингээд 10 тэмээ игэнж байгаа юм байна. Ингээд 10 тэмээ игэнж байна. Одоо ингээд 11 тэмээ игэнж байгаа юм байна шүү. За 11 дээр цаана одоо Гоолт аймгийн буян ундрахын хурдан хараат хамгийн цаатал дээр явж байгаа нугурхан хараат шүү. Тэрний наатал дээр тэр нааталд нь явж байгаа улаан дээлтэй унаачийн уус нь Өлзөө баярын хурдан хараат явж байна. Тэрний наатал дээр Пүрүүгийн хүрэн нат явж байгаа Гоолт аймгийн Шар сумын гаралтай юм атайгаа. За нааталд нь Тавгсрынгийн улаанат явж байгаа. Тэгээд Нин баярын шар явж байгаа. Хамгийн наатлын 14 номертой бүртгүүлэн мордсон Зэрэг сумын уяач мөнх хүчрэлийн хурдан шараат ингээд 6-аас 10 хүртэл тэмээ харагдаж байна. За одоо өнгөний одоо 5 тэмээг дахиад үзэгч та бүхэнд харуулъя. За одоо 3 дээр одоо залуу уяач 5 дөрж урдаар аймгийн алдарт уяач за Орцрынгийн урд харамгаач бас л одоо сайн явж байсан 3 дээр явж байна. За аман хүзүүн дээр Пүрүүгийн урданд дөөлгөн хөвж байна. За өнгөн дээр нь одоо Гоолт аймгийн Эрдэнэ сумын уяач ан сумын урдан кокад явж байна. За энэ бол одоо өнөө жил одоо 7 мартад 6 орсон энэ их хурдан тэмээ шүү. Баянгар аймгийн гаралтай ийм хурдан тэмээ байгаа. Бас тэгээд өнөөдрийн газрын холоос одоо 600 гаруй км яваад одоо ирж уралдаж байна. Тэгээд тэмээний одоо бас ингэж уралдааныг одоо зөрж ирж оролцож байгаа юм манай газар холоос ирсэн одоо уяачд бол одоо бас энэ тэмээнийхэн үйлдвэр хүчлийг сайжруулах бас одоо тэмээнийхээ уяа сөөлгийг одоо ингэж туршлагажуулж байгаа бас одоо ийм сайхан харагдаж байна. За тавгдорж гэдэг чинь бас л одоо сайн уяас гарч ирж байгаа юм байна. Тавгдоржийн хармангаат чинь одоо энэ урд зүгийн ийм хоёр хурдааттай бас ингээд хурдан байгаа сайхан урдууд байгаа харагдаж байна.
За ингээд одоо өнгөний 3 тамиа. За дахиад хойш суугаад дахиад дараагийн тамиаг нэг дахиад нэг харуулъя. За 3 тамиа өнгөрлөө. За одоо арын 5 тамиа 6 тамиа игэж байгаа байна. За намгийн наатал дээр нь яваад байгаа энэ аман ангал задгааны удаанаас одоо инх тавны удаат шүү. Цаатал дээр нь одоо тэр дөрвөр орж байгаа бол одоо зэрэг сумын үеч мөнхөчрлийн хурдан шараат. Гянда шар гэдэг ат. Тэрний цаатал дээр нь Нимбаярын шараат явж байна. Тэрний цаатал дээр ягаан дээлтэй унаач юмсан бол Түрүүгийн хүрээ ат шүү. Тэгээд 13 номертэй бүртгүүлэн орцсон Өлзий баярын хурдаараа явж байна. Тэгээд Гоолтай аймгийн Чандамны буян ундрахын нуха хөха тэгээд ингээд одоо за одоо ингээд 4 5 тамиа игэж байгаа маань. За дөрүүдээр инх тавны улаат ингээд явж байгаа. Энэ өмнө гаралтай бас их хурдан тамиа шүү. За мөнхөчрлийн шараат болоод Гоолтай аймгийн Шарга сумын аймгийн алдарт байж 50-ны бүжжөөний ботхон тамиа байгаа. За ингээд болоо байна. Ингээд эдгэртээ зэрэгч яваа. За ингээд 5 дээр мөнхөчрлийн улаанаас явж байна. Цааталтан 6 дээр Пүрүүнийн улаанаас явж байна. Тэгээд Өлзийг нь улаанаас явж байна. Нимбаяр Өлзийг нь хараат явж байна. Өлзий баярын Нимбаярын шар. За ингээд одоо 10 тамиа өнгөлөө. За ингээд одоо урагшлаад. За инхүү одоо хурдан тамианы уралдааныг үзэгч та бүхэнд одоо ингээд за 3 дээр лавг доржийн хурдан харамгахад явж байна. За энэ одоо их хурдан тамиа да. За манай Дорцрынгийн тамиа бол одоо бас л хурдан байдаг тамиа. Олон жил одоо Манхан сумын тэмээнд одоо 3 жил дараад нь төрүүлсэн Дорцрынгийн хурдан харамгахад нэг одоо яг л одоо тэр ботхон тамиа да. Ингээд Дорцрынгийн хурдан харамгахад. Би одоо процесс лавг доржийн хурдан харамгахад ингээд 3 дээр явж байна. За аман гүзүүн дээр Манхан сумын Зэрэг гологийн сумын алдар твэж Пүрүүнийн одоо хурдан долгион хөвж байна. За одоо өнгөн дээр бол одоо Гоолтай аймгийн Эрдэнэ сумын уу яаж ган сумын хурдан хөхөд өнгөлж байна. За ингээд одоо үзэгч та бүхэнд тосон камераас харуулъя. За одоо ингээд за яг 6 дараач багсараа. За энэхүү эрхэм хүндэт үзэгчтэй Ховд аймгийн Манхан сумын зохион байгуулагдаж байгаа хурдан тамианы уралдааныг Гоолтай аймгийн Эрдэнэ сумын уу яаж ган сумын хурдан хөхөд төрүүлэн нэрч төмөн одоо маш их бол аман гүзүүнд Зэрэг гологийн уу яаж Пүрүүнийн долгион хөх орж байгаа юм байна. Долгион хөх орж байна. Айргийн 3-аар Манхан сумын Тахилдогийн тамиа чинь Дорцрынгийн хурдан 5 доржийн хурдан харамгахад орж ирж байна. За 5 доржийн хурдан харамгахад айргийн 3 турдсан бол за айргийн 4-ээр Манхан сумын Зэрэг гологийн уу яаж Мөнхөтийн хурдан улаанаас орж ирж байна. За энэ хоёр 6 дараа хэлэн гიშгнэ. За Мөнхөтлийн шараат нь аман 3 турдлаа 4 Мөнхөтлийн шар 5 инх тавны улаан 6 Түрүүгийн хөрөн 7 Өлзигийн хар 8 буян ундрахын хар орж иж байна. 9 одоо Нимбаярын шар гэсэн тамиуд ингээд өнгөний 9 тамианы нэлээ холхон салж орж иж байгаа юм байна. За 10 дээр Манхан сумын Төгөрөг гологийн уу яаж Лавсрынгийн урдан улаанаа 10 дээр ороод ирж байгаа юм байна. За ингээд Барсуултын урдан хөхөт 11-ээр орж ирж байна. За 10 за жийдэг хар Батэрдэнгийн жийдэг хар орж ирж байна. Өлзигийн хурдан улаанаас орж ирж байна. Дандрын хурдаараа тэгэхээр за ингээд 13 дөрвөн тамир орж ирж байгаа юм байна. За инхүү Ховд аймгийн Манхан сумын зохион байгуулагдаж байгаа хурдан тамианы уралдаанд Түрүү магнат хурдалсан тамианы эзэн уяастай тавгдаг уулзлаа. За танд баяр хүргэе. Манай үзэгчид өөрийгөө танилцуулаач. За наа Гоолтай аймгийн Эрдэнэ сум хараад. Ган зургийн ган сум гэдгээ. За таминыхаа удам өгшил ер нь хаанах Нурд мөнхөөгөөд ахаас авч ирсэн тийм аа. хаанах гаралтай тамир. Манай сум юу тийм ээ. Оо тийм үү. За энэ урд өнөө жил хэд уралдаж байна? Ер нь амжилт нь ямар хөө амжилттай? Энэ жил нэг 6 уралдаж 6 орж ин даах. 2 төрөв 4 хайрагтай. Дараа чинь уралдаанд ер нь хаана очиж уралдъя гэж бодож байна. За одоо тэгээд сумд очиод баяр дахиад уралдан да. Баяр наадам ер нь зохион байгуулалт хэрүүлж байна сэтгэлээ хаалцаач. Өө сайхан болж гинөө. Энэ баяр зохион байгуулж байгаа түмэндээ тэгээд баяр амжилт хүсье л гэж хэлээ та. За тэгээд дараа чи уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд одоо өнөөдрийн хурдан тамианы уралдаанд аман гүзэн төрөлдлөө. За танд баяр хүргэе. Манай үзэгчид өөрийгөө танилцуулаач. За баярлалаа би. Ховд аймгийн Манхан сум Зэрэг гологийн болч 500 бүрийн гэдэг. За энэ тамианы удам өгшил ер нь хаанах гаралтай тамир? Энэ Гоолтай аймгийн Эрдэнэ сумын гаралтай тамиагаа маа гэлгүүний хадаас авсан тамиагаа юм. Ер нь урдах амжилтууд ямар? Энэ сая өчтөр хоёул дам гэж хэлчихэл одоо энэ дээр давхар ягаар болж байгаа юм аа.
За энэ тэмээ мал үйж одоо өвлийн уралдааныг ингэж явуулахад та нарт ер нь ач холбогдол ямар хөө байна? Одоо зохион байгуулалт Ач холбогдолтой шүү дээ. Одоо залуучууд гихтэл тамиа малаа сургаж уралдахаас ахлуулаа тамиа эдлэгэнд дургана гэж одоо эдлэгээ тамиа эдлэхгүй нь маш цөөхөн болсон. Одоо энэ нэгэ дагаа тамиа сургадаг эдэлдэг бодохоор хөгжиж байгаа хурдан хөгжиж байгаа гэж ойлгож байгаа шүү дээ миний хувьд бол. дараа чи уралдаа хаана хий гэж бодож байна? За тэгэл байж байгаа л боллоо. За тэгээд дараа орчуулд амжилт хүсье. За баярлалаа. Хайргийн 3 турдалсан тэмээний эзэн уяачтай уулзуулъя та бүдэг. За манай уяач одоо тэмээгээ хайргдуулаа танд баяр хүргэе. Манай үзэгчтэй өөрийгөө танилцуулаач. За хот мангас минь тагилтыг аймаг алдрын дорцрын тавдурч гэдэг. Энэ жил одоо мангад анхных уралдаанд дараад яригдлаа. За тэмээний удам өгшил ер нь хаанах Манай аавын унган нэмэ. танаа батхан тэмээ юм тийм ээ. Урд өмнө ер нь ямар амжилт үзүүлж байна? Урдаа ер нь мөснөө ихтэй яригчээсэн. Суманд бас хэр хэдгүүд төрүүлжсэн. Тайлаг майлганд бол. Тэмээ ер нь үйд сойгод бэрхшээл байна уу? За гайгүй шүү дээ ер нь бас. Мөр малнаас ивэл. Ер нь бол амархан гэж боддоо шүү дээ. Тэмээний уралдаанд одоо тэмээ унж уралдуулахад энэ уралдаан ер нь хэр болж байгаа шиг баяр наадам ер нь Уг нь бол их гоё л болж байна. ер нь хаанхын тэмээ энэ уралдаж байгаа тэмээнүүдээс арин шандас хурд ихтэй байна. Урд аймгийн тамиад их сайн байна. Араас нь яваад арай л амтсан. Дараа чи уралдаанд ер нь хаана уралдъя гэж бодож байна? За одоо болсон баяр тугнаач оролцсноо гэж бодож байгаа шүү дээ. Одоо энэ орчин үед бас одоо ингээд яг овёос тэжээлээр тэжээгээд бариад уралдаж байгаа уяач нар байна. Энэ бас хөгжиж байгаа гэж харж байна. Та нар ер нь тэмээ малаа нь одоо яаж бэлдэж байна? Бид нар бол зүгээр л байгалаар нь гээл ерөөсөө өвслөөл ерөөсөө тижэл мижэл ерөөсөө тэгж явахгүй. Ерөөсөө л байгалаар нь л уралдаж байгаа. За тэгээ дараа чи уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. За өнөөдрийн хурдан тэмээний уралдаанд айрагдсан тэмээний уяачтай та бүдэг уулзлаа. За баяр хүргэе манай үзэгчд өөрийгөө танилцуулаач. Хаанаас ирж оролцов? Хавд аймгийн зэрэгсэн гүүр гэдэг сэрж оролцож байна. Наавахтхан баяр гэдэг. Инкутрал ахын шарат. За энэ Пүрүүний бас сугланд удам өгшил ер нь хаанаас энийхийг би сайн тодорхой мэдэхгүй нэ. Энэ өмнө говь өгсөлтөд юм байл гэж би сонссон та. Говьтан аюулын бүжжээр дамжчихсан. Тийм ээ. энэ жил хэд уралдав? Ингээд хоёр дахь л оролцож байна. За дараа. Урд нь ямар уралдаанд оров? Сая нөхөрсгөж ял залуучуудын баяр гээд юун дээр зэрэг гол дээр бооцот уралдаан тэнт төрүүлсэн. Тэгээд хоёр дахь уяагараа энэ дээр хийж байна. Сайхан явлаа баярлаа. Баяр наадам ер нь зохион байгуулалт хэр болж байгаа шүү. Оо сайхан болж байна. Гоё болж байна. Хэдэн тэмээ дээр үү? Зэрэгсэн бас. Нэг л тэмээтэй ирлээ. За. Ер нь одоо энэ тэмээ сүргийг өвөлд одоо ингэж уралдах та нарт ер нь ач холбогдол ямар байна? Энэ өвлийн уралдаан ер нь ямар хөө хүндрэл бэрхшээлгүй байна? Боломжтой давуу талууд нь байна та нарт? За хүндрэл бэрхшээл гэхээр одоо залуучууд манай ийшээ чи нөгөө нутаг тэмээний нутгаас илүү ийшээ уулуулаа бичдэг. Тэгээ тэмээндээ тэр нэг жаахан таарч өгөх. Тийм учраас одоо залуучууд тэмээгээ улам сайн бэлдээл одоо морины ажил яаж хийдгүү тэрийг шиг хийвэл болох юм уу гэж бодож байна. Дараа хаана уралдах гэж бодож байна? За одоо уралдаанууд энэ завханд уралдаан болох зэрэг тэнд л явъя санагдах та. Тэнд За тэгээд бэлдэж байгаа. за амжилт хүсье дараа чи уралдаанд юмс. За Яриг дөрөвхтэрэ. За Тэмээний уралдаанууд өнөөдөр амжилттай сайхан зохион байгуулагдаж байна. За тэгээ манай үзэгчд бас өөрийгөө танилцуулъя. Тэмээ чи яригдлаа баяр хүргэе. За баярлалаа. Би Ховд аймаг Манган сумын Зэг голоогийн залуу малчин Инхтэйвэн гэдэг юм байна. Малынхаа хажуугаар тамиа малаа уйж өрж уралддаг. Миний энэ тамиа одоо өмнө говийн цогтоо сумын зам Батмүг гэж хүний бутхан тамиа. Энэ урд өмнө амжилтууд өнөө жил ер нь хэд уралдав? Нийтлэн одоо нэлээд олон амжилт үзсэн. Өнөө жил зүгээр нэг овооны сунгаан баяр хийлээ. Тэнд айргийн 4-өр хувталсан. Энд дээрээ айргийн 5 давлаа. Тэмээ мал уйх ер нь та нар үйж сөөж байгаа та нарт энэ одоо энэ өвлийн уралдаан зохион байгуулах та нарт ач холбогдол ер нь ямар хөө байна? Сэтгэл хэр байна? За одоо энэ манай малчин залуучууд энэ одоо өвөл жоохон хүүхдүүд нь амгалт тавьдаг, барьдаг, жоохон зав жилээтэй байдаг. Малаар нь бас хавар цаг биш өвөл цаг чинь бас мал нь өвстөө тоостой гайгүй байдаг. Тэгээ залуучууд чөлөө цагаараа тамиа малаа уяад тамиа малдаа сонирхолтой залууч нь одоо тамиа малаа уяад явдаг болохоор энэ тамиа уйж байгаа энэ үйл ажиллагаа энэ явуулж байгаа нэг гоё санагддаг шүү дээ. Одоо энэ бас хурдны өгшилгээд бас явагдаж байгаа шиг байна. Энэ ер нь та нарын одоо тэмээнийхээ үйлдвэр өгшил дээр яаж анхаарч байна? Одоо тамианы үйлдвэр өгсөө гэхээр одоо манай энэ тэрэн чи өөрөөсөө одоохондоо бол тийм
буур муур авж ирж байсан юм байхгүй. Тэр цустаа бисрэг тамиа малын авж ирсэн юм байхгүй. Одоо зүгээр мэрс өөрөөсөө тэндээ хурдан байгаа гэсэн Монгол тамиагаа авж ирэл эндээ л уралдаж байна. Ер нь бол үйлдвэр угсаага сайжруулахаар бас нэг талтаа бол хурд байж ялдаг. Нэг талтаа болгоод тэр нөө манайхны зарим тамиашд болохоор махан хөнгөн болно байна. Жохоо өвлийн нөгөө ачаал даах нь багасах юм болов уу гэд тэгжээлээ. За дараа нь хаана ер нь уралдаж гэж бодож байна. Уралдаануудаа энэ уралдаанууд бас нийлээд ховдогдоод байх шиг. Одоо энэ усын завханд 28-нд баяртай тэнд явах санаатай байна. За тэгээд амжилт хүсье дараач. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.